За агуулга дэмжих үед хоёроо та бүхэнтэй уулзаж байна. За мэдээж нөгөө макро эдийн засгийн үзүүлэлтийн үндсэн асуудлуудыг багш нь агуулга дэмжих үед он дээр яг ямар асуудлууд голчлон үндсэн асуудал болж байгаа вэ гэдгийг үтсэн байгаа. За одоо агуулга дэмжих үед хоёр дээрээ бол бүгдээрээ үргэлжлүүлээд эдийн засгийн өсөлт, эдийн засгийг яг ямар бодлогоор зохицуулт юм бэ гэдэг агуулгыг бол бүгдээрээ яг үзээд явах нэ гэсэн үг. За ингээд тухайн Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг багшин дэлгэцэн дээр та бүхэнд харуулсан байгаа даа. 2013-аас 2024 он хүртэл яг ямар онцлогтой байсан бэ гэдгийг харуулсан. За 13-аас 14 онд бол уул уурхай салбарын өндөр өсөлттэй байсан үе. 15-аас 16 онд бол илүү нөгөө эдийн засгийн удаашрал нүүрсний уналттай ийм онцлог байдал харагдаж байгаа. За 17-оос 19-р зууны үед бол эргээд Монгол Улсын эдийн засаг бас яг сэргэж байгаа өсөлттэй байгаа юм үзэл харагдаж байгаа. За 20 оны үед илүү ковид цар тахлын нөлөө бас бид бүхэнд нөлөөлж байгаа эдийн засгийн хувьд бол харагдаж байна. Тэгээд энд бол хасах 4.6%-тай үзүүлэлт харагдаж байна. За ингээд 21-с 24 онд бол дахин сэргээд үргэлжлээ тогтвортой өсөлттэй байдал бол харагдаж байгаа. За багш нь мөн дэлгэцэн дээр макро эдийн засгийн үндсэн гол үзүүлэлтүүд болж байгаа 2023 оны байдлаар дотоодын нийт бүтээгдэхүүн, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн, инфляц, ажилгүйдэл зэрэг хувьдыг бол бас өгсөн байгаа даа. Үүнийг бол та бүхэн бас анхаарч ажиглаад задлан шинжилгээ хийх энэ чадвартаа бас ашиглаасай гэж багш нь хүсэж байна. За тэгэнгүүт ер нь эдийн засгийн өсөлтийг тодорхойлохдоо хэрхэн яаж тодорхойлдог вэ гэхээр үндсэн хоёр аргачлалаар бол тодорхойлж байгаа. Бодит дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт энэ бол тухайн улсын эдийн засгийн чадварыг харуулдаг. За нөгөөх нь бол яг хоёр үзүүлэлтийн чухал бидний хувьд бол чухал болоод байна шүү дээ эдийн засгийн өсөлтөн дээр. За тэгэнгүүт чинь хоёр дахь нь юу байна вэ гэхээр нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт болж байгаа. Тухайн улсын иргэдийн амжиргааны түвшингээр нь бол харуулдаг үзүүлэлттэй. Харин одоо эдийн засгийн өсөлтийг бол дараах томьёолоор бид бүхэн олдог. Дотоодын нийт бүтээгдэхүүн тайлангаасаа дотоодын нийт бүтээгдэхүүн суурийг хасаад дотоодын нийт бүтээгдэхүүн суурьдаа бол яг хуваагаа 100-аар үрждэг байгаа тий. Тэгэхээр энэ бол тухайн эдийн засгийн өсөлт яг ямар хувьтай байгаа вэ гэдэг нь бол яг дараах томьёолоор бол илэрхийлэгддэг гэсэн юм агуулга бол дэлгэцэн дээр харагдаж байна. За мөн дээрэс нэмээд бид бүхний хувьд макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд асуудлуудыг ярихад бол эрэлт нийрүүлэлтийн ялгаатай байдлыг бид мэдэх нь маш чухал байгаа. За та хэд маань ер нь бол эрэлт нийлүүлэлтийн график дээр ажиллаад үндсэн эдийн засгийн одоо тий бодлогуудыг бол бодож байгаа. За тэгэнгүүт тухайн эрэлт нийлүүлэлт яг юугаараа ялгаатай байгаа юм бэ? Нийт эрэлтийн хувьд бол үнийн түвшин, хүлээлт тийм үү сангийн маа мөнгөний бодлого нөлөөлөд байгаа юм үзүүлэлт харуулж байгаа. За тэгээд тухайн эрэлтийн мөрөө юг харуулж байна вэ гэхээр үнийн түвшин ба бодит дотоодын нийт бүтээгдэхүүний эрэлтийн хэмжээний хамаарлыг бол харуулж идэг. За харин нийлүүлэлтийн хувьд бол хөдөлмөрийн тоо хэмжээ, капиталын хэмжээ, технологийн түвшинг харуулна. Бодит дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ болон үнийн түвшний хамаарлыг бол харуулдагаараа ингээд ялгаатай байгаа. За ер нь ямар үед мөрөө яаж өөрчлөгддөг вэ? Эрэлтийн мөрөө, нийлүүлэлтийн мөрөө гэдэг те нийт эрэлт нэмэгдэхэд баруун гар тийш харин буурахад бол зүүн гар тийш шилждэг байгаа. За харин нийлүүлэлтийн мөрөөний хувьд бол нийт одоо нийлүүлэлт нэмэгдэхэд баруун гар тийш харин буурахад бол зүүн гар тийш шилждэг ийм одоо яг өөрчлөлт бол байдгаа. Тэгэхээр энийг манай хүмүүс бас анхаарч бас бодлого бодохдоо тухайн эрэлтийн бол яг график байгуулахдаа бас анхааралтай ажиглаарай гэж багш та бүхэн санал болгож байна. За ер нь тэгвэл төр эдийн засгийн ямар бодлогоор одоо зохицуулт юм бэ гэхээр төр бол яг макро эдийн засгийн цангийн ба мөнгөний гэсэн хоёр аргыг бол ашигладаг байгаа. За нийт эрэлтийг нэмэгдүүлэх зорилгоор улсын орлого зарлагыг өөрчлөх бодлогыг төрийн сангийн буюу төсвийн бодлого гэж үздэг. За харин нийт эрэлтийг нэмэгдүүлэх зорилгоор мөнгөний хэмжээ болон зээлийн хүүд нөлөөлөх бодлогыг төрийн мөнгө болон зээлийн бодлого гэж бол яг үзээд байгаа. За тэгэхээр энэ хоёр бодлого дээр яг ялгаа нь юунд байгаа юм бэ гэхээр сангийн бодлогын хувьд бол ерөөсөө нийт эрэлтийн нэмэгдүүлэх зорилгоор улсын орлого зарлагыг өөрчлөх бодлого харин мөнгө зээлийн бодлого бол яг мөнгөний хэмжээ болон зээлийн хүүд нөлөөлөх бодлого байгаа даа гэсэн үг. За тэгэнгүүт сангийн бодлого бол ерөөсөө засгийн газрын зардлыг нэмэгдүүлэх, за улсын зардлаа өсгөх,
За татвараа бууруулах, төсвийн орлогоо бууруулах те өөрөөр хэлбэл. За тэнгууд ерөөсөө эдийн засгийн өсөлтийг урамшуулагч гал ялгаа нэрэлтийн сангийн бодлогын хувьд урамшуулагч байж гин. Тэгээ инфляцийн эсрэг хүчин одоо тодорхой хэмжээнд мөхсддөг. За тэгээд ерөөсөн сангийн бодлогыг сангийн яам хариуцж байгаа. За харин мөнгө зээлийн бодлогын хувьд бол яг мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, ерөөсөө гол нь гүйлгээнд байгаа мөнгөний тоог хэмжээг бууруулах. За мөнгөний тэлэх бодлого зээлийн хүүг бууруулж байгаа. За ялгаатай байдлын хувьд бол яг ерөөсөө инфляц маш хүчтэй нөлөөлдөг, уян хатан чанар те ингээд тутмаг. За энэ бол яг мөнгө зээлийн бодлогыг бол Монгол банк хариуцж байгаа ийм ялгаатай байдал байгаа. Тэгэхээр эдгээрийг бас анхаараарай гэж та бүхнээс хүсэж байна. За ингээд даалгавар багшинд дүгнээд та бүхэн унших материал, агуулга дэмжих видео, нэмэлтээр үзэх видео, за бидан судлах линк гэд маш олон ийм даалгаврууд байгаа. Тэгэхээр багш нь агуулга дэмжих видеон дээр эдгээр одоо яг агуулга дэмжих видеогоо үзээд баттгах даалгавар оруулсан байгаа. Эдгээрийг бас яг хийж гүйцэтгээрэй гэд даалгавраа та бүхэндээ давтаж бол өгж гин. Тэгэхээр бидний хувьд бол яг одоо нөгөө элтийн ерөнхий шалгалт ойртсон байгаа учраас маш олон одоо даалгавар, давтлага, хичээлүүд давтчихж байгаа. Тэгэхээр бол яг бүгдээрээ цагийн менежментээ маш зөв хийгээд даалгавруудаа бас чанартай хийгээд яваасай гэж багш та бүхнээс хүсэж байна. За ингээд энд хүрээ тухайн агуулга дэмжих видео маань өндөрлөж байна. Та бүхэн видеогоо анхааралтай үзээд тулгуур ойлголтоо тэмдэглэж байгаа гэж найдаж байна. Тэгээд дараагийн агуулга дэмжих видеогоор бүгдээрээ эргээд уулзцгаая. Та бүхэнд амжилт хүсье.